энэ бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг бол дэлхийн нийтийн жишгт хүргэх нэгдүгээрт, хоёрдугаар хэрэглэгчдийг буюу үйлчлүүлэгчд аль болохоор бүртгэлийн байгууллагаар өөрийн биеэр ирэх тоог багасгах, цахимжуулах. За тэгээд дээрэс нь аль болохоор чирэгдэл багтаа байх гэсэн энэ олон шалтгаануудын улмаас энэ хуулиуд маань болохоор шинжлэгдсэн юм аа. Гол нь иргэний улсын бүртгэлийн тухай хууль бол ерөөсөө хүнийг төрснөөс эхлээд насан эцэслэг хүртэл бүх бүртгэлийг хийдэг, хүн болгон энэ бүртгэлээр үйлчлүүлдэг учраас ингээд та бүхэн товч дурдъя. За урдны мөрдөжсэн хуулиар бол ерөөсөө иргэний улсын бүртгэлийг бол ерөөсөө засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж буюу түүний харьяаллын дагуу хийгддэг байсан. Одоо энэ шинэ хуулиар болохоор иргэний улсын 15 бүртгэл байгаа. Энэ 15 бүртгэлээс 10 бүртгэлийг нь болохоор харьяал харгалзахгүй хийнэ. Монгол улсын иргэн альч нутаг дэвсгэр, альч дүүрэг хор, альч аймаг суманд энэ харьяал харгалзахгүйгээр хийгдэх 10 бүртгэл байгаа. За энэ нь болохоор төрөлтийн бүртгэл, гэрлэлтийн бүртгэл, гэрлэлт дуусгуур болсны бүртгэл, гэрэл сэргээсний бүртгэл, нас барсны бүртгэл, за ингээд иргэний үнэмлэх гадаад паспортын бүртгэлүүдийг бол харьяал харгалзахгүй байж байгаа. Харьяаллын дагуу хийгдэх 5 бүртгэл байгаа. Энэ 5 бүртгэлийн 2 нь болохоор улсын бүртгэлийн ерөнхий газар буюу манай төв байгууллага дээр хийгдэнэ. Энэ болохоор Монгол улсын харьяатаас гарах, харьяатуулах, харьяатал сэргийлэх, мөн хүүс өөрчлөгдсөний бүртгэл, энэ 2 бүртгэлийг бол ерөнхий газар дээр яг харьяаллын дагуу орон нутагт хийгдэх 3 бүртгэл байгаа. Энэ дээр болохоор үрчлэлтийн бүртгэл, овог нэр өөрчлөлтийн бүртгэл, за тэгээд шилжилт хөдөлгөөний бүртгэл гэсэн энэ 3 бүртгэлийг болохоор яг Орхон аймгийн иргэдтэй энэ бусад бүртгэлүүдийг бол харьяал харгалзахгүй хийнэ. Өргөн барьсан байна. Ийхүү иргэний бүртгэлийг харьяал харгалзахгүй хийхийн тулд бүх програм хангамж шинжлэгдэх ёстой. Учир нь бүх мэдээлэл интернет орчинд хийгдэх юм. Тиймээс програмаа шинжилж сайжруулад эх сараас энэхүү хуулийг хэрэгжүүлэх нь хэмээн мэргэжилтэн дурдлаа. Түүнчлэн өмнө иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэхдээ шилжилж явж байгаа болон шилжин очиж байгаа газартаа бүртгэл хийлгдэг байсан бол одоо зөвхөн очиж байгаа газараа бүртгүүлэхээс эхлээд олон давуу талууд бий болж байгаа юм а. Цаг үеийн байдалтай холбоотойгоор бол ностой зүйл гараагүй 2 удаа цахилгаан доголдсон тухай бүрдэн